За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Отхон нутгийн Ганбаатар гэдэг Сонгон найрхан дүүргийн засаг даргын олгогчоор ажилладаг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн одоо сонгуульт ажилтай ийм хүн байна. Миний хүүхэд насны дурсамж яг энэ Сонгон найрхан дүүрэгт энэ толгоотын дэнж дээр өссөн. За Сонгон найрхан дүүргийн 42 дугаар сургуулийг 10 жилээ 1-ээс 10 дугаар анги хүртэл төгссөн. Амбал тавуулаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. За эхнэртэйгээ би одоо их сургуульд байхдаа танилцсан. Манай доотлын курсын охин бид хоёр бас нэг хичээл мичээл асууж гүйж байгаа л хоёулаа сэтгүүлч мэргэжлэр суралцдаг. Би 2 дугаар курс, эхнэр маань 1 дугаар курс байсан. Тэгээд дээрэс нь хоёулаа зааланд сагсан бөмбөг тоглох их дуртай. Тэгээд тоглож байгаа л танилцсан. Тэгээд одоо ямар ч байсан амбал тавуулаа болсон байна. Намайг хинч биш байхад минь дөнгөж нэг оюутан хүүхэд байхад минь анхнаас нь хайрласан учраас энэ хайр маань одоо хамгийн сайхан хайр юм болов уу гэж ингэж бодож явдаг. Оюутан байхаасаа гэсүүлээд энэ нийгэмд их идэвхтэй оюутан байсан гэх юм да. Тухайн сургуулийнхаа оюутны холбооны тэргүүн, за тэгэл Монголын оюутны холбооны удирдах зөвлөл, за хувийн ихтэй сургуулиудын оюутны холбоо гэдэг бүхий л оюутны холбоо ингээд нөгөө манлайлалын байгууллагт их оролцдог. Эрдэм шинжилгээний хурал, одоо эсээ бичлэгийн уралдаан, янз янзын уралдаанууд их оролцдог тийм идэвхтэй оюутан байсан. Анх 2004 онд одоо дөнгөж 18 настай байхдаа Монгол Ардын намд гишүүнээр элсэн. За учир шалтгаан гэх юм бол аав ээж маань одоо ер нь бол тухайн үед насаараа Монгол Ардын тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын гишүүн. Тийм үзэл баримталтай олон жил одоо энэ намын үзэл баримтлалыг дагаж за тэрнийхээ хэрээр ч гэсэн одоо амьдралынхаа ашиг шимийг хүртэж явсан ийм хүмүүс байдаг. Тийм учраас одоо Монгол Ардын намыг сонгох ёстой гэж эцэг их мэн зөвлөсөн. Би 18 нас хүрээгүй одоо аав ээжийнхаа захиасын дагуу анх Монгол Ардын намд элсэж одоо дөнгөж одоо 10 жилээ төгсөөл гишүүн болоод бүхий л үйл ажиллагаанд одоо ингээд 16 17 дахь жилдээ идэвхтэй оролцсон явж байна. 600 мянган хүн амтай бараг 100 мянга орчим тэднээс одоо лам ховрог болчихсон, бичиг хүсэхгүй хүмүүс дийлэнх нь болчихсон. Одоо ер нь бол мөнхөд сөнөхөд бэлэн болцсон энэ улс эх орныг Монгол Ардын нам одоо анх байгуулагдаж үдээ зэрэгтэй авч явж байгаа гэж би ингэж ойлгодог. Тийм ч учраас энэ 90 гаруй жилийн түүхтэй тулахтай энэ намыг одоо ингээд өдөө болтол дагаад одоо намын гишүүнчлэлтэй явж гинэ гэж ингэж ойлгож байна. Одоо энэ дээр одоо нэг ингэж хиймсэн даанч одоо арай болохгүй юм даач гэдэг юм уу. Нэг ийм зүйлүүд их байдаг. За зүгээр бид нар одоо ялангуяа энэ төрийн агштнаас орж ирж байгаа энэ залуу хүний хувьд энэ улс төрчдийг төрийн байгууллагыг аль болохоор нэг авилга албан шалны хэрэгэлс нэг хоол байлгах юмсан. За тэгээд нөгөө төрийн албаны төгөлдрчлийг бас бий болгох юмсан. Тэгэхгүй л нөгөө төрийн албаны нөгөө завхрал нь үүсдэг штеп. За нөгөө алдарт ярьдаг албан тушаалыг мөнгөөр худалдаж авдаг ч юм уу. Энэ нөхцөл байдал дээр би хэмзэлж авдаг. Миний хувьд бол 4-5 хүнд хэлсэн яг хүүхд ахуй наснаас сахилтуулаад ингээд төрийн агшны байгууллагаас ажиллаж явж байгаа учраас яг төрийн албаны нөгөө мерит буюу шатлан дэвших зарчмаар ингээд төрийн албан маань төгөлдрөх ёстой гэсэн энэ зүйл дээр их бодож явдаг. Мөн хүүхд байхаас ихсүүлээл за энэ л нэг төрийн харгуун шүү гэж надад тарагддаг байсан. Одоо Монгол Улсын ерхий сайд асан, жасраа сайд агсан бол одоо их хайрлж хүнддэг гэж одоо сүүлд нь ч гэсэн бас нэг дуртгал ном энэ их уншиж байсан. Тэг үнэхээр бас нэг төрд байх ёстой хүмүүс гэж нэг байдаг. Төрийг одоо улс төрд хүмүүс ярьдаг штэ. Одоо авилгачин, дүүлэгчин ийм асуудалтай, тийм асуудалтай төрд байх ёстой, байх эсгүй гэж ярьдаг. Үнэхээр төрд байх ёстой хүн бол одоо жасраагааг байсан юм байна гэж би тухайн үед боддог. Одоо ч гэсэн их хайрлаж хүндтгэж ингэж явдаг та. Нэг дуулахад мянган тарин уншсантай тэнцдэг үлэмжийн чанаргээ сайхан дуу зүгээр аялах дуртай дуулж чадахгүй ч гэсэн. За сүүлд бол нөгөө Монгол Улсын гавь жүжигч Ариун Баатрын Аавдаа гэдэг нэг сайхан дуу байдаг. Тэрийг их аялах дуртай болсон байгаа. Анаа телевизэн жолооч хүн байсан. Тэгээд ер нь л аав надад нөгөө хувь хүн, эр хүн байх талаас нь ер нь бол хүнийг их төлөвшүүлж зааж сургаж өгсөн. Тэгээд аавынхаа одоо захиасаар л үдээ дэвтэ явж байгаа гэж ингэж боддог. Аав маань 8 жилийн өмнө одоо Тэнгэлт заларсан. 2012 онд бүх шатанда сөрөг хүчин одоо улс нийслэл дүүрэг одоо бүх шатанд сөрөг хүчин маань ялцсан. Тэр үед орон нутгийн сонгуульд би өрсөлдсөн. Маш хүнд сонгуул болсон.
Тэгээ тэр цаг үед би 2 өдөр ер нь бол сайхан баяртай явж итэл 24-ний өдөр аа маань ер нь бол өвчин хэлдэхгүй юм байсан. Тэгсэн гинт ерөөсөө л авчин болохоо байлаа гэж ээжээс дуудлага ирсэн. Яваад очтол авт хавуулж амжаагүй. Тэгээ ер нь бол олон хүн хэлдэг монголчууд ч нэг хөдөлгөөнтэй сүсгтэй ард түмэн штэ. Тэгэл аа маань бол хүүгийнхаа ер нь хамгийн хүнд хэцүү нөгөө одоо бацад гэдэг үлээ тийм ээ. Саад бацтыг нь даагаад л явсан байна гэж ингэж олон хүмүүс хэлсэн. Тэгээ энэ цаг үеэр ер нь хамгийн хүнд хэцүү байсан да. Уулиа гэж уулч чадахгүй одоо үнэхээр үхэл зовлонгийн өмнө хүн чинь ер нь бол хамгийн мөхсдөг юм байлээ. Тэр үеэр ер нь бол надад одоо хизээч мартагдахааргүй хамгийн хүнд хэцүү байсан үе маань юм уу да. За миний одоо ойлгож явдаг аз жаргал бол гэр бүл ойр дотны хүмүүс маань элэг бүтэн эрүүл байх ёстой л гэж ингэж боддог. Хамгийн хэцүү зүйл бол мэдээж хүнд хэлж ирдэггүй, хийсч ирдэг үхэл зовлон бол хамгийн хэцүү. Тийм учраас гэр бүл ойр дотныхан маань ер нь бол эрүүл элэг бүтэн байгаасаа л гэж ингэж боддог доо. Үеийнхэн залуучууд бүх хүмүүстэй ер нь хандаж хэлэхэд аливаа ажил албан тушаал бол мөнх биш. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Ажил албан тушаал мөнх биш. Хүн чанар, мөн чанар бол мөнх байх ёстой л гэж ингэж боддог. Тийм учраас ер нь бол одоо амьд байгаа цагтаа бие биенээ хайрлагч нэг алдарт одоо дашвал бургаан үг байдаг. Үнтэй адилхан одоо хүн хүнээрээ байгаарай, хүн чанартай байгаарай, хүнлэг байгаарай. Хүн чанар мөн чанартай байх юм бол амьдрал өөр аяндаа болно доо л гэж ингэж одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүст хандж хэлмээр байна да.